За өглөөний мэнд үзэгчтэй. Өглөөний мэнд хамтаснаа. За өглөөний мэнд хөтөлбөр маань Анкарагийн гудамжнаас та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. За тэгэхээр бидний хэлж залжснаар 5 дугаар сургуулийн ингээд айл гарна лээ. Тийм баруун жигүүрт байрлах Lotus кофе шопоос бид нэр та бүхэндээ энэ удаагийн дугаараа хүрэхэд бэлэн болж байна. Хоёр охин маань нэлээд өнгөлөг болоод хүрээд ирсэн. Бид гур шууд энд уулзна гэж тохирсон байсан. Тэгэхээр өглөө яаж өгтөө ажил дээр цугласан гэж сонссон. Өглөө ерөнхийдөө эрт цуглалаа. Цугладаг цагуудаас арай эрт цуглалаа. Тэгээд мэдээ зургтайс учраас нэг авчнараа огийн хичээрээ нүрээ бодуулаад өсөн ажиллаад. За тэгээд 6-даа бэлэн болоод энд ирсэн байна. За тэгээд Lotus кафегийн хувьд гэх юм бол онцлог зүйл маш их байгаа. Энийг бол явцын дунд мэдээллийн завсараар та бүхэн бас өгөх болно. За тэгээд өглөө чинь нэг юу юм бэл шүү дээ. Хамгийн эрт онгоодог гэдгээр анхдагтай юм билээ. Өглөө бүр 6 цагт онгоодог. Тий, яг өнөө эртэж манай хүмүүст маань зориулагдсан. Манай нөгөө төрийн дуу гэдээ эхэлж байгаа юм шүү дээ. Эхлэхээс ч өмнө. Онгоочтой айтайхан газар юм шиг байна. За тэгэхээр энэ л нэг маш олон сонирхолтой зүйлүүд болсон. Сонирхолтой зүйлүүд гэхээс илүү спорттой холбоотой тийм мэдээж олимпиатай холбоотой. 2020 олимп маань болж байна. Олимп бол одоо сайхан болж байна. Сая тэгэхээр энэ 7 хоног жишээлбэл мөнгөн медальтай боллоо тийм. Манай бүх хийж явуулгаа шүү дээ. Хоёр хүрэлттэй боллоо. Тэрийг нь бас толгойлж тийм тийм. Таар гэхдээ олимп үзгээр амар огшиж байна. Би болохоор ингээд уйлчих хаад бүр огшоод байгаа байхгүй. Мэдээж уйлсан бас уйлсан шүү. Ганцэр олимп гэснээс хоёр ерөөхдөө олимпийн аль төрлийг илүү их сонгож бүр шимтэн үздэг бай. Яг манайхаас нөгөөний жудогийнхан их явсан учраас жудог бол нэлээд үзээд байгаа. Яг өөрөө сонирхож үзэх нь бол сакс тэгээ усан спорт энэ нь бол яг сонирхож. Усан спорт хэлэлтэй айгуу гоё. Миний хувьд болохоор би бас хөнгөн атлетикийг айгуу шимт үздэг. Ялангуяа эмэгтэй өнгө атлетикийн төрлийг бол үздэг. Бас талбайн теннисийн төрлийг их үздэг. Би өөрөө бас нөгөө теннисийн спортоор хичээлжсэн болохоор мэдж байна. Ерөнхийдөө бол бүгднгийн үзэх дуртай. Бас нэг юу их гоё санагдаад идэв сүүлийн үед нөгөө байт харва. Багийнх болж байгаа эрэгтэй эмэгтэй өшөөж холимог гэдэг ямар юм жаа. Ер нь л бүгднийг л үзэх дуртай юм байна. Дуу хай ингээ бодоод ирсэн чинь. За. Миний хувьд сүүлийн үед нэмэгдэж байгаа шин төрлийн нэг одоо экстрим спортууд орж ирж байгаа. За дугуй экстрим байгаа. За тэгээд нэг юм скит те скитээр болгож байгаа. Яг сая нэг олимпиар алт авдаг охин бүр 13 настай охин. Оо 13 настай охин чи скитийн төрлөөр авсан юм уу? Тий скит. Скейт ч угаасаа Токио 2020 олимпиад анх удаа орж байгаа. Тий анх удаа орж байгаа. Шинээр орж байгаа. Ер нь тэгээд нэг мейнстримд хүлээж ширхсэн одоо олон нийтэд хүлээж ширхсэн спортын төрлүүд болоод орж ирж байна л та. Тэгэхээр одоо манай Улаанбаатарт маань ч гэсэн одоо ялтын талбай, төв талбай тий скватерын талбай өшөөж ямар өөр газрууд байдаг лээ. Ер нь тэгээд жоох ингээд түүх ярих юм бол соёлын төргөөний уртлын нэг шат байдаг шүү дээ. Тэрэн дээр ерөнхийдөө бол скейт үүссэн гэж ярьдیں۔ Лээ. Тийм үү? Манад ер нь хэдэн оноос тэгж хөгжиж ирсэн бэ? Ерөнхийдөө бол 90 оноос. 90 оноос тийм. 90 оноос. Одоо манай плейст ажилладаг өөжи маань юм анхдагчдын нэг. Дэж өөжи ах уу? Тай цаандгоо яг ийм юу замууд авих юм байдаг гэсэн шүү дээ. Одоо сүүлийн үед яагаад тэр байгаа болсон юм? Зэрлэг төрөлөнд бол нэг харагддаг юм. Бүр өмнө намайг одоо бүр за 10 ч хүрээг байхад би одоо яг сандаг байхгүй юу. Ер нь өөрсдийнх нь санаачлагаар хийжсэн газар байдаг баг. Тэгэхээр дүүрэн мөргөөс ч юм уу хороноос тийм баха өөрсдөө сонирхчдал хийдэг гэсэн. Тэгээд тийж яагаад одоо ерөөхдөө сүүлийн марг 10 жил бараг тийм спорт хөгжиж баха тийм Монгол. Янз янзаар л одоо жишээлбэл яг чи реклам үзэлтэй тий. Телевизээр гарч байгаа реклам үзэх тоолонд нэг дугуй унсан, нэг скейт унсан хүүхдүүд л юм бол рекламыг тахалж штэ тий. Уудлаа өмнө нь болохоор амар хөөрхөн охтууд ингээл юм гялцал байдаг гэсэн. Тэрний дараа нь болохоор бүжгэлдэг хүмүүс те. Рекламыг одоо байлдан даваасан. Одоо болохоор яг спортын чиглэл рүү ингээд орох гээд байна л да. Ингээд ихтэй тавьж байна. Одоо мэдээж олимпиад орсон юм чинь тэгвэл сонирхох хүмүүс нэмэгдэх баг. Сайн байгаа хүмүүс ч гэсэн нэмэгдэх. Сайн нөгөө ямар төрөлд үлээ нэг гүйлтийн л ямар ч гэсэн нэг төрөлтөө нэг нөгөө тамирчин барианда ороогүй өөр газар зогссон байсан чинь тэр шиг төрөлөө өмнөх юм шүү. Тийм үү. Тэр бүр ямар гоё юм бэ тийм. Тэрийг хараад өрөөсөн шүү дээ. Ширэлцэн байсан тий. Би ширлэг байсан. Аггүй эснэ. Манайхаас нэг ширэлцэн. Тэ би яг унсчихсан чинь бас унсчаад байсан гоё юм бэ л гэж бодсон. Олимпиатай холбоотой маш олон гоё дурсамжууд сэтэрч илээ. Олимп гэснээс манай Channel 11 телевиз маань Олимп цуврал нэвтрүүлгийг
хилдэг хүрэж байгаа мэдээж олимпийн холбоотой өмнөх дурсамжууд одоо он оны дурсамжуудыг одоо нэгтгэсэн баримтад зориулыг бэлдэж байгаа. Та бүхэн маань бас Channel 11 телевизээр даваа басан бямбны гаргуудад олимп цувралыг маань шууд хүлээн авч үзээрэй. Сонирхолтой байх болно. За амжилтаас эхлээ эзэн чи хэдүүлээ юу вэ? Минутэйгээ танилцъя тий. Юу захиалах уу? Тэгээ. Өглөө болсон юм чи нэг гоё газар ороод ирсэн юм шиг байна. Сайн захиалъя та тий. За тэгээ. Ерөнхийдөө бас манай нөгөө Lotus Coffee Shop-ийн маань бэлдсэн гэж хэлсэн. Тэгээд өнөөдрийн өглөөний цайг маань бас бид гуравт гоё өнгөө өгж байгаа. Танаа хамт бол бас маш их баярлалаа тий. Дайлж байгаа юм биш үү? Дайлж байгаа юм байна. Бид нар та санал ирээд байна. Баярлалаа. Тооёрыг маань хэлэхэд бол бас нөгөө байхгүй байсан тий. Хамтарч ажиллах байгууллагууд байвал холбогдоорой гэж хэлжсэн. Тэгээд Lotus Coffee Shop-ийн маань бас холбогдоод ингээд бид гурыг бас манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа бас маш их баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд хоёр маань хичээнгүлээ хилдэг байж үлээ. Тэрний маань бас Горн гарсан Горн гэж хэлэхгүй маа. Үр дүн гарсан байна. Горн уу? Горн гэж буруу талаасаа тийм. Би бас ингэ жоохон сулуу хийхтэй. Энэ дээр одоо жоохон ажиллаж байгаа. За тэгэхээр юу ч зоохч би менюг нь харчаад байна. За тэгээ. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ эргээд уулзцгаа. За өглөөний За гадаа мэдээж 100 цаг болж байна. Муухай халуун байна. Гурлаа шал өөр юм цагаалцсан ч ах шиг. би нөгөө green tea latte амар туртай. Амар амт юм. Тийм үү. Green tea гэхээр ямар хамстай ах вэ? Дараа нь л ууж. Ногоон цай тэгээд Ногоон цатай сүтэй. Тэгээд өглөөгөр кола уугаад бол Эрүүл мэндэд сайн, өглөө сууж ах сайн. зүгээрээ Ээжийн хэлдгээр боо дам юм. чинь жоохон оруулж хэлдэг. Би яг хөө гэхдээ бүтнээр нь оруулахгүй. Нартлын бар код л оруулж. манай олимпийн мөнгөн ивент төгч. Рекламадыг бол нэрээ бас чэжтэл сонсож штэ. Гэхдээ ер нь ямар нэгэн юмыг ингээд албан ёсны эрхтэйгээр ингээд гаргаж байгаа боловч голоор нь ингээд нэг рекламын дондор спорт ч юм аа эсвэл нөгөө нэг киногоо үзэх жоохон хэцүү байдаг те. Тэрийг хоёр ер нь мэдэрдэг үү? Гэхдээ гарахгүй бол бас болохгүй. Гэхдээ яг нөгөө яг л гоё хэмжээтэй л гаргаасай л гэж хүсэж байна. Бас яаж байгаа нэг хэдэн хөтлөгчтэй бас ингээд дарамтлаад байна те. Тэгэж хэл гээд. Өө төлөндөө. Гэтэ тэгэл яах вэ нөгөө бүхэл уран бүтээлч ивент тэтгэжгүй бол явахгүй. Тэгэхээр нөгөө юмаа л хүмүүс хүргэж байгаа юм чинь бид гуравч ивент тэтгэж байгаа хүмүүс ягаад ч гэсэн ингээд ярьж л явах хэрэгтэй. Лотос маань Тэр утгаараа бол тэгтээ жагааг хэлдэг баштай яг зөв. Тунгийн гойд харуулаад тий. Өөр нэг 20 30 минут гаргаад юу үзчихсэн мартаалчдаг биш. Нэг гой нэг 5-7 минутын хооронд ч юм уу тий. Тэгж үү. Гэтэ энэ өмнөх жилүүдийн одоо түгээлтийг гэх юм уу нэг шууд амжилтыг хараад хад энэ жилийнх нэлээд тийм гоё айтайхан болж байгаа юм шиг санагдсан. Өмнөх жилийнх нь болохоор нэлээд тийм нэг юм алтны тий соц нийгэм юм шиг нэгж мэж сууж мууцсан. Одоо болохоор амар гоё нэг Шүлээтэй. модолтой тай. Тэгээ манаас тайлбарлагч нар өөртөө бас аягүй их мундаг байна л та. Тийм байлээ. Хоолнос өөрийн гэсэн тайлбарлаж байгаа спорт бол үнэхээр мэдлэгийг бол Маш мэдлэгтэй ерөөсөө тий. сайн эзэмсэн баримттай ярьж ярьж байгаа хэлбэрүүдэгч төрж байгаа хэлбэр ч гэсэн маш сонирхол. Ялангуяа нөгөө нэг манай Жодагийн шин бэлгээ лөө бэлгээ лөө Шижрээ хаа. шижрээ шүү дээ бэлгээ нэмгээ болцсон. Тэгээ шижрээг үзэхлээр ялцчгүй Жодо аягүй сонирхолтой санагддаг байгаа аахгүй юу. Тэгж байгаа бүхний бүх хөлбөрийг хэлдэг те. Ингэх чинь тэгэх чинь одоо ингэч юу л гэх. Тэгээ яг хилээд ахчих хэлцүүгээр нь баг тасалжуулагч шүүгч юм шиг ярьж байгаа аахгүй юу. Тэр бас их сонирхолтой байгаа. За тэгэхээр өглөөний мэнд хөтөлбөрийн маань гол хэсэг байгаа. Энэ юу вэ гэхээр мэдээж мэдээллийн хэсэг байгаа. Мэдээл сонирхолтой мэдээллийг та бүхэнд өгдөг. За тэгэхээр надаас гэх юм бол би нэг биографик бэлдсэн байгаа. Энэ яад юм гэхээр нэг хүнийг юм бол онцолж танилцуулна. Ийм юм бэлдсэн байгаа. Тэгэхээр энийг голоос нь оруулъя. Тэгэхээр хоёрт ямар мэдээлэл юм? За жагаа. Надаа болохоор 3 хар залуугийн тухай мэдээлэл. Нэг хар залуу, хоёр дахь хар залуу нь явах юм уу? Тэгээд би тэгээ авчихаа. За нэг дахь хар залуугийн мэдээлэл болохоор рэпер Lil Uzi Vert гэдэг залуу байгаа.
Энэ залуу Нэг маань ийм өстэй мөн юм. одоо жоохон Lil Wayne-тэй төстэй шүү дээ. Яг чолктой мөн Үгүй чолкгүй. шүү. Ерөнхийдөө яг нэг за Lil Wayne-ийн яриа царай муутай төгөд. Хөлбөр нэг гэж. За. Орчихтай яг мэдээлэл үзэгчид байна. Тэдрэнгүү үзээд бас яг ямар дуучин рэпер гэдгийг мэдэх бах. За энэ рэпер маань анх удаага гариг өмчлөх хүн болох гэж байгаа юм байна. Вау. Хөл бүтэн гариг штэ. Тэгээ энэ бас боломжгүй биш боломжтой. Тэгээ аль бие усаар нь бичиг баримтаас хөөцөлдөөд одоо гариг өмчлөх одоо Ямар ажилдаа гариг орсон байгаа юм өмчлөх байна. Тэр талаар тэрэнгөө мэдээлэл нь одоо бас Өөрөө өмчлөж авч байгаа маа эсвэл өмчлөх хэрхийг хүмүүс зарах гэдэг. үгүй өөрөө өмчлөх байгаа өөрийнхөө нэр дээр тэгээд бас яг зохион байгуулалттайгаар тэр одоо бичиг баримтыг бас бүрдүүлж явж байгаа юм л да аль биесаар Гайхалтай тэр бомт юм байна л да тий. одоо мөнгөөр яаж байгаа авч байгаа юм болоо юугаар авч байгаа юм бол тийм мэдээллийг бас үзэгчтэй өргөчээ. За хоёр дахь хар залуу маань болохоор R Kelly гэдэг нөгөө продюсер дуучин ая зохиогч залуу байдаг шүү дээ. Тэр болохоор өмнө ерөнхийдөө жоохон сахилахгүй нөхөр. Дандаа тийм рекет болон бага насны хүүхдийг одоо хүчирхийлэл хэрэгт одоо татсан хэрэгээр одоо шалгагдаж байсан бол за дахиад нэг хэрэгт холбогдоод одоо тэгээд ерөнхийдөө уучлаарай л олчлаа юм байна л да. Ер нь наа чи нэлийн дэвэн гараас шүү дээ. Дэвэн гар 2001 гэдэг ч одоо яг ямар ч утгагүй. 2000 оны ер нь л үеэс л янз янзтай авах гэжсэн. За 3 дахь Сүүлийн үед бас дахиад бас сахилахгүйдад хэрэгтэй холбогдчихж байна. За Сэлсэн занг сураар байх ш тий. За дараагийн хар залуу маань алдарч Kanye West-ийн талаар байна. Kanye West маань одоо 2021 онд шинэ цомгоо гаргасан байгаа. Тэр цомог нь бол Donna гэдэг юм шүү дээ. Donna энэ болохоор ээжийнх нь нэр. Харин тэр хин нэгэн зориулсан л юм тий. За энэ цомгийн талаарх мэдээллийг бас үзэгчтэй хүргэе. За ийм гурван хар залуугийн тухай мэдээллийг бэлдсэн байна. Kanye West-ийн үед хэм бол нэг Kardashian байгаа шүү дээ. Эхнэр асан. Ерөөсөө юуг солихгүй байх шиг л шүү дээ. Статустай. Ер нь тэгээд аль биесээр шүүхээр ороод салаагүй юм билээ зүгээр тустай амьдарч байгаа. Тэгэл хэрвээ тэр хоёр шүүхээр ороод салах юм бол өмч хөрөнгөөс ахуулаад шийдэх асуудлаас бид тэр ийм хүн мэдээлэл ерөөс итгэдэггүй шүү дээ. Анализ хийсэн. Тэр хоёр салсан гэсэн нээлсэн гэсэн мэдээлэл ерөөс итгэдэггүй. Одоо жишээлбэл зүгээр Монгол дэлхийд тэр хүмүүсийг чинь зүгээр огт танихгүй хүмүүсийг хүртэл нийлүүлээ салгаад голоос нь гаргацдаг шүү дээ. Шар мэдээллүүд. Тэгэхээр ерөөхдөө би одоо Холливуудын бас тийм мэдээллүүд ер нь жоохон итгэдэггүй талтай. За яг гоо энэ итгэвч гэсэн энэ гэхдээ нэг судалгааны юм шүү заа. За. Одоо жишээл Kardashian Kanye West хоёр саллаа гэх юм бол хэн илүү хохирох вэ гэдэг нэг тийм судалгаа. за би асаа гэж бодоод байгаа шүү. Өмч хөрөнгө гэх юм бол одоо жишээлбэл хормой хийхдээ хүртэл 100 хэдэн сая долларын ашигтай байсан байгаа байхгүй юу? Одоо нэг хормын шууд амжуулч юм аа эсвэл хормын Уяасаа идэх юм тий. янз янзын аксеор эднэр аваад тэрийг рекламадад гаргахад ер нь бол тийм их мөнгө ашиг олсон байгаа. За энэ минь яг хөө тэгхэн гол Kardashian яг өнд бол Kanye West-с ер нь бол бага олохтой бага мөнгөтэй байж таарсан. Оо за цаана Тийм үү? тийм байна. Оо за. За. Тэгээд салах юм бол Kanye West нэлээд хохирол амсгар юм шиг байлаа. Ямар сайн би уг нь Kardashian гэж утсан чинь шууд Kanye West. Nice. Яг хөө сэтгэл санааны хохирол гэж мохирол угаасаа гэж хохирно гэж бодож байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр яа. За баярлаа. тэр хоёр ч нөгөө хормоо хийхээс өмнө гэрээ хийсэн гэж сонсч байсан. Тийм гэрээ яг тийм гэрээнийхэн дагуу. Гэрээнийхэн дагуу болохоор хохирлол нь болохоор угаасаа Kanye West дээр л тусгаар байгаа. Тэгээд Тийм гэрээ хийж сонсон юм уу? Оо айлын хүүхдүүд ийм айхтар байгаа шүү дээ. Айлын хүүхдүүд. Шиш гараад шүү дээ. Вау, за ямар гоё өөр төрлийн өглөөний цай харагдаж байна те. Ямар гоё. Энэ хаалт English тийм. Тийм байна. Энэ бол Caesar салаад байна. Caesar салааттай. Гэхдээ ийм өндөгтэй бас те. Тийм байна. Арай өрмөц гардаг. Тэгээд бас bacon-тай байна тий. Тийм байна. За энэ болохоор шиш. Шиш байна тий. Дотроо дахианы махтай. Помидор, өгөрцөө, яншуу ах шүү. Яншуу биш үү? Сонгоно. За энэ бүгдийг та бүхэн идэхийг хүсвэл Lotus-ыг та бүхэн зөөрөөрэй. 6 цагаас л онгодог орой 8 цаг хүртэл ажилт юм байна. За хаяг нь хаана гэлээ? Хаяг нь болохоор юу штэ? Анкарагийн годомж бидний хэлж занснаар гэх юм бол одоо хүнсний нэг. Тийм. Хүнсний нэгээс евро 5 дугаар сургууль руу явах замд. Явах замд Яг төв зам дагав те. За бүр мэдхгүй хүнсний нэг гэж хаана гэдэг гайхаад байвал Зоос хоёл. Зоос хоёлыг мэдхгүй байх юм бол Улаанбаатар банк манай нэг одоо юм болгоны симпл нэг юм одоо хамгийн анхны өндөр шилэн барилга шүү дээ. Одоо бүр мэдхгүй болгүй. Баараар зааж өгөөд энэ идэг. газар бас аюу гоё юм. Нөгөө болцоход тохиромжтой газар байна л да. Тийм байна. Тэр хэдүүлээ цагаан уучаад нэг баххан бас болцсон талаар Талаар ярих яриул. уу? Тэгээд болцоо гэхээс
болцчихсэн байдал ч юм уу болцооны тухай ер нь болж юм. Тийм ээ, болцооны даваа тал алдаа малдаа гэл тийм ер нь базар. Хүн болцоон дээр ерөөхдөө их түгээмэл алддаг алдаанууд ч юм уу тий. Түгээмэл шиг октод угаасаа л тэнэгтдэг гэсэн. Харин ч октод гайгүй гэдэг юм. Ирчүүд л тэнэгтдэг. Угаасаа октод жиг шиг. За тэгвэл Хоёр нэгэ харьцаатай байгаа шүү. Одоо тэрийг л санаарай. за би стажикэд ачиж өгнө шүү дээ. Яриул ярина шүү дээ. Найз нараасаа дэмжлэг авна хоёр. За гурлаа сонгоочод идчихв тий. За би шишин За авлаа. шиш яа. За би Шэрлэлчгүй хэдүүлээ. Тийм шэрлэлчгүй гэсэн. ширлээ. За. Top Grimes rapper Lil Uzi Vert-ийг өөрийн гэсэн гариг эзэмшсэн анхны хүн болох байхаа гэж хэллээ. Канадын хөгжимчин Grimes хэд хэдэн удаа Twitter хуудсан дээрээ нэгэн гаригийн тухай энэ гаригийг Lil Uzi Vert эзэмшдэг бололтой гэж хуваалцсан байсан. Энэ нь Wasp 127B нэртэй гаригийн талаарх зурагтай мэдээлэл байжээ. Энэ гариг бол бархас байдаас том харь гаригийн хийн авраг exoplanet юм. Харин Lil Uzi Vert энэ мэдээг гинтийн зүйл мэдээр хүлээн авч жүжиглэжээ. Энэ мэдээлэл батлагдаагүй байгаа хэдий ч Lil Uzi Vert Wasp 127B гаригийг хууль ёсны нэхэмжлэх баримт бичгээ бараг бүрдүүлж дуусаад байгаа гин. Ингээд Grimes-ийн хэлснээр Lil Uzi Vert хууль ёсны дагуу гариг эзэмшсэн анхны хүн болох магадлал өндөртэй байгаа юм байна. R&B дуучин R. Kelly дахин нэг хүчирхийллийн хэрэгт холбогдож хүмүүсийг гайхшруулад байна. R. Kelly Нью-Йоркд болох шүүх хурлынхаа өмнө бэлгийн хүчирхийлэл болон хэл хахуулын шинэ хэрэгт холбогджээ. Түүнийг 2019 оноос хойш рекетлэгч хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, албатан хөдөлмөр эрхлүүлсэн, хүүхэд хулгайлсан болон хэл хахуулын хэрэгтэй холбогдсноос болж Чикаго хотод цагдан хорж байгаа юм. Насан туршаагүй октыг хууль бус сексийн харилцаанд оруулдаг аж ахуйн нэг жирхэлдэг гэсэн хэрэгтэй хамаарч дахин дуудагдаад байгаа юм байна. Холбооны прокурорууд 1991 оноос хойш түүний үйлдсэн хэрэгүүд донд 17 настай хүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй дахин нэг нотлох баримт олдсон гэдгийг нотолсон байна. Келли 2006 онд Чикаго дахь Макдоналдсд өсвөр насны хүүтэй уулзаж өөрийн үдшилтэд нэг удаа урьж, хоёр дахь удаадаа түүнийг эцэг эхгүйгээр ирэхийг хүссэн байна. Дараагаар нь Келли түүнийг хөгжмийн салбарт гарч ирэхийг хүссэн хүсэл эрмэлзлээр нь даландуулан бэлгийн хүчирхийлэл хийсэн бололтой. Kanye West-ийн Donda цомгийн сонио сайхан хүргье. Энэ 7 дугаар сарын 23-нд гаргана хэмээн зарлаж байсан Donda цомгийн цацагдах хугацаа нь дахин 2-7 хоногоор хойшилсан. Саяхан тэр Атланта дахь Mercedes-Benz-ийн стадионд нэг тикет нь $20-100 үнэтэй нийт 42,000 фэнүүдтэй зориулж нэлээд том хэмжээний цомгийн үдшилийг хийсэн. Мэдээж манай күүлээ барьж дийлэхгүй рэперийн хүн суртлын дагуу 8 цагт эхлэх ёстой байсан ч ивент нь 9 цаг 30 минутанд эхэлсэн байна. Шинэ цомгийн дуунуудыг цэнгэлдэхийн хөгжмөөр ирсэн фэнүүд нь сонсож, харин West тэр 48 минутыг дуустал юу ч хэлэлгүй цэнгэлдэхийн шалыг тойрч алхасаар өнгөрөөжээ. Donda West буюу талигаач ээжийнхээ нэрээр нэрлсэн тус цомогт Pusha T, Lil Baby, Travis Scott, тэр тусмаа Jay-Z гээд маш олон нэр хүндтэй хүмүүстэй хамтарсан. Бас тэр Love Unconditionally дууныхаа үеэр би гэр бүлээ алдаж байна гэж дуулан 2 өвдгөөрөө сүхрэн унаж уйлсан бол энэ үед нь цэнгэлдэх дотор Kim Kardashian өөрийн хүүхдүүд болон Khloe Kardashian-ы хамт байжээ.
Энэ бас тэгээд юу яа гэм. Зураачтай бас нөгөө дэмжих зорилгоор нэг юм танилцуулга бовжоорууд энэ ихэд бол байнга байлгаж байдаг. Гэтэ яг хоо энэ зураачийн зургнууд бол энэ байхгүй. Зүгээр энд болохоор чуулчдад зориулсан. Уул нь бол Уулнаа зурчтай зориулсан. одоо энэ жишээлбэл момент гэдэг энэ хамтарсан уран бүтээлчийн бовжоор ингээд харагдаж ах жишээ тийм. Одоо тэгээд юу яадаг шүү дээ. Зураг таалагдах юм бол ойлгомжтой шууд уцтаал. Байгаа бол байгаа байхгүй өөр зургийг сонирхдаг ч юм уу. Тийм үү те. Би нэг галерейд ажиллаж байсан болохоор энийг тайлбарлах амар амжилттай тийм. Нэг тийм гоё урлаглаг газар байна те. Ерөөс хаашаа л харна. Тийм урлаглаг сонин содон харагддгүй юм гоё чамин хийц заагуул. Хоёрынхаа хэр амттай байна. Маш хамттай. Маш гоё юмтай. Наа чи яг нэрээ жинхэнэ англи өглөөний хоол шүү Тийм дээ. шүү дээ. Шош, зайц. Яасан дээр миний хамттай харагдав юм. Гүйгүй. Хүний хоол айлын хоол хамттай. Кофе шопууд чинь тэгээд ерөөсөө нэг л өглөөний цайтай байдаг шүү дээ. Эдний цай бас нэлийн олон төрлийн харагдаж байсан. Энд чи тэгээ бүр цай гэхээс илүү баг Хойшлчлаа тийм. Хорцны явдаж гисэн. Тэгэхээр өглөө энийг идчих юм бол өдөртөө бол мөд үлсэхгүй явах нь шүү дээ. Уяг л тийм байгаа тийм. За болцны талаар октод яадаг гинэ. За гиндүүлэхгүй шүү. Амар хүч төрөө орж ирээдсэн. За хамгийн түгээмэл алдаа гэх юм бол болцчоод хойлоо өрөөд ирдэг. Найзгаа нэг сэнжгсэн юм дагалаа өрөөд ирдэг гэдэг. Тэгээ нөгөөх нь яг үндэ бол нэг юм дэмжлэг өрөөсөө болохгүй. Ер нь бол дандаа лайны Хас тий. Дими биш хойлоо. наач ингээл. Оролдоолоо нэг. Айлсвал нэг ингэж миний төсөөлөөр ийм шиг байна. За царай моцоо юм миний хөшөө 5 минутын дараа ингээд цуг явъя гарын мараа хэлээрээ өөр ажилтай мэжтэй гэдэг юм. Бас нэг нь болохоор анхны болцсон Яг дээр миний нөгөө тактик яриадах ёо. нөгөө охин нь нөгөө юу жоохон нөгөө ичээд за би ганцаараа очиж яах би бол яддаг шүү гэжсэн шүү. Би ганцаараа юу хийх юу яах Хойлоо очижсэн. Очижсэн арай. Би юу яах юу хийх хойлоо явъя. Тийм. Тэгжсэн одоо байгаа. Эмэгтэй хүмүүс ч ерөндөө жоохон дотн олоод ирэхээрээ ганцаараа яг уулздаг штэ. Тэрнээс дандаа найз охинтой бол Тэгэхээр айлсвал хамт болцдог штэ. айлсвал ийм байж болно штэ. Нэг авал нэг үнгүй юм ааш. Тийм Нөгөө найз нь болчихсон чи нөгөөтгөн нь болчихсон чи нөгөө дагуулж ирсэн найз нь таалагдвал яа. бас тэгвэл болно штэ. Байдаг л ахaltaа. За нэг юм байна. За тэгвэл эргэжтэйчүүд. Эрэгтэйчүүдийн нөгөө яг хаа зүгээр надад нэг тийм тохиолдол гарч байгаагүй л дээ. Гэтэ нөгөө болзаанд анх урьжингуудаа тооцоогоо нөгөө хоош төлж өлөхгүй. Эсвэл яг тооцоо төлөх мөч болгонгод 0 орчод ирээ. Яг нэг солонгос Япон стилээр болцохж үзсэн байна штэ тий. Тиймэрхүү юм бол амар сан санагддаг. Эмэгтэй хүнийг болзаанд урчаад ихний болзааныхаа тооцоо төлбөрийг бол эрчүүд бол зөв хидэж гарсан. Зөвхөн багсдаг шүү дээ тий. Тэгэл ихний удаад бол хууч гэдэг юм эсвэл тиймэрхүү байдал гаргачих юм бол тэгээд 2 дахь 3 дахь болцоо бол байхгүй хаа. Байхгүй биний явж гисэн байхгүй. Наадмын дээр чи яг өмөрч хилмээр байгаа зүйл бол байхгүй л юм л да. Гэхдээ жоохон тэгээд болцоод хэлчихвэл дараа нь эмэгтэй хүмүүс чинь те яг аргыг алчвал зүгээр би даяал болчдөг байхгүй. За энэ ерөнхийдөө нэг байдаг жишээнүүд байна л да. Тэгэхээр бүр нэг тийм фан жишээнүүд байна уу хоёрт? За бодъё л да. Анхны болзон дээр ирсэн шууд 100 г татчих мотоод байдаг ч юм уу. Тийм маник гарууд идэв шүү дээ. Нэг юм мужик гэх юм уу. Зүгээр байгаагаар ингэ байждаг. За яг одоо санаанд орж ирэхгүй. Гэтэ бас хөвжөлтэй болж лээсэн л ахал та. Тэг бас нэг айхтар олон болцоод бас явсан түүх бас байхгүй л байна. Тийм. За тиймээ бас болцоонд яваагүй утсан байна. Болзаанд гэр чинь бараг л одоо 10 жилийн өмнө бараг болцож исэн юм ааши. Тэрнээс одоо болцох цай болсон байна гэж. Бас нэг юм байна. Тал болцдог байсан. Ингээд яг ингээд бодохоор орж ирээд байна л да. Хитрхээ их ярьдаг. Зөв. Би ааши сэтгэл зүйч юм ааши тий. Би биш л дээ. Ерөн тэгэл эрэгтэй хүн сэтгэл зүйч юм ааши ингээл яриалаа. Чи ямар дуугаа ингээл. Тэг гол юм ярих гол өөр юм яриад. Өөрөө ярьж ярьчаад чамаг дуугаа ингээд. Тий дуугаа байна гэдэг тиймэрхүү байдлаа. Ийм залуучууд бас их таалагдах. Нөгөө нэг анхны болцон дээр ирчихэнгүүтээ зөвхөн өөрийгөө яриад байдаг. Тийм яг. Наач бас ингээд харилцаа юм. Тэгэх юм бол заавчлаараа тахаж үзэж болцсохгүй. Нэг гой залуу байсан ч гэсэн. Тэгээд бас нэг зодон яриад байдаг. Тэрийг тэгэж наач унгаа. Тэгэж Яг 10 залуу би ганцаараа чамтай болцож чамд зодох гээд байгаа юм шиг. тэгэл тийм вау гэж суухаас өөр аргагүй те. Тэр Айлсвал нэг хаяад гараа явуул яг араас гарч ирээд зодчих юм шиг байна.
Бид ядчих нөгөө шууд явж болохгүй. Тэр хүнийгээ бас бодоод байгаа шиг эвгүй байдалд оруулахгүй тул. Тэ яг л хоолоо магадгүй хоол мал идчихсэн бол хоолоо идэхийг дуустал яг хүлээж авах ш. Тэгэл нөгөө яриаг тийм ингээл те. Тэгж байгаа л дуусгах байсан юм байна, дуусгах байсан юм байна. Бас нэг юм байна. Энэ гэхдээ аль нь гаргадаг байх л та. За. Болцох байгаа газараа буруу сонгох. Одоо анхны болцоо одоо жишээлбэл бааранд одоо ямар ойлог байх вэ те. Баар ээж болж байна, диско клуб ээж болж байна. Амар гоё чадалж мессеж бичижсэн нэг тийм диско клуб. Тэнд хүрээдэрээ агад шууд нэг жоо халтсан дээр зориг ороод уулзчихдаг ч юм. Тийм тохиолдол октод зөндөө байгаа ах уу. Эсвэл бол ирээд авчих те. Огсон жоо халтанцаа машинд ер нь бол тийм шүү дээ. Би яагаад мэдээд инэхээр би нэг найзын хүрээллийнх нь нэг юм яриануудыг ингээд нэг миксертэй байлаа те. Бас нэг юм сэтгүүл дээр ярьж гарч исэн бүр нэг юм онгойч гэх юм уу заяа нэг юм арай л хүн шүү заяа та битээ ягараа санаа зовоо. Манай үзэгч гэсэн бас амьдрал ийм л байгаа шүү юм. 24-т нэг бариста залуу заяа. Нэг охинтой нэлээл таалагдал чатлал болзоол байсан. Ерөнхийдөө бол харилцаал байсан байл та. Гэсэн чи яг нэг юм тохиолдол дээр яасан гэсэн чинь их Монголд байна төрсөн өдрөө тэмдэглэж байна. За одоо манай их монголчууд тухайд хамгийн бас дайжгүй те задгаа ПМФ-тэй те хүрээд ирээ. Нэг 75 хүрээд. Бүр 75. Тэр нь бүр ингээд сэтгүүл дээр ингээд бичсэн. Яг өөрийнх нь болсон явдлыг бичсэн хүн ингээд байгаа шүү. Тэр залуу бол одоо гэрэл зурагчин. Бариста ээжсэн. Тухайд бариста ээжсэн. Одоо болохоор артист гэрэл зурагчин гэж явж байгаа. Тэгээ өөрийнхөө амьдралаасаа нэг тийм ишлээ байсан ч тэгэл үнэн хүнд орж ирчихлээ шүү. Тэгэхээр октод нэг иймэрхүү альсвал нэг юм мужик зан маань ер нь бол дими хаа. Тэгээ жоохон эмгтээлэг байвал зүгээр үү те. Ер нь тийш дээ эмгтээ хүн чи эмгтээ шинжин лагуулж байгаа. Бас нэг ийм зам бас муухай. Анх уулзчаад за магадгүй хоол идчихээ дараа нь кино үзэх ч юм уу жүжиг үзэх тохиолдолд шууд нөгөө гарнаас нь байрдаг ч юм уу. Биеийн хөшөөрөлгүй гар одоо тэрвэрэх одоо юу гэдэг ер нь тийм нэг үйлдэл бас жоохон зөвхөн санагддаг. Хөрх юм тэгэл тэд нар чинь бас дотроо тэгэл айгүй юм боддیں۔ Гэсэн хөрхөө яах вэ хөрчүүл яах вэ зангаж мангаад оо тэр киногоо ерөөсөй ойлгохгүй байсан ирчээ заяа бодоод л гэдэгс одоо хөрчүүл яах вэ одоо ингэчүүл яах вэ тий тэгж жаагаад нэг зориг гаргаа хүрдээ тэгж жаагаад нэг хөрөнгөт нөгөө охин шууд гараа авангууд тий за тэгэл нөгөө амар олон минутын бодол зүгээр шууд сарнж байгаа тий тэгээ нөгөө болцааны нөгөө нэг зөвлөгөөнүүд дээр яг ирчүүдэд болохоор тэгдэм билээ ирчүүд санаачлахтай байх хэвээр төрүүлж хөдлөх хэвээр энэ гээд бичсэн байдаг. Тэнгүүд амьдаа нөгөө санаачлахтай байх гад ингэж мингод нөөдгөө жоохон буруутчлаг талтай юм шиг байлээ. Бас нөгөө болцоонд урьчаад одоо ачих уу? Тэр бас сонин тий. Тэр хайш хин нүрээд хин тэрийг цулах гэдэг. Үшээ гой бодоод төлөвлөөд тий ямар ч нөгөө эмэгтэйгээрээ юм бодуулахгүйгээд шууд за одоо хоёлаа ингэ аваа авчулах байхгүй тий штэ. Гэтэ яг ингэж лаг яриад байгаа юм шиг мөртлөө миний болцожсэн төгсөн чи ерөөс байхгүй шүү. Яг нэг яг гоё юм байхгүй хаа. Өөрийнхөө нэг дуртай юмыг хийгээ яваад. Тэг нөгөө хүнийхээ яг юу дуртайг нь ерөөсөө сонирхгүй. Зөөр ингээл одоо тэгээ одоо ингээд чи юу хийж чинь гэж ерөөсөө асуудаг юм байна. Тэгэхээр жоохон өөрөөсөө санаа зовчлаа. Сүүлийн үе манай залуучууд ялангуяа кино театр жүжиг байхгүй байгаа болохоор бас яаж болцож байгаа юм бол доо тий. За яг ресторан лаунж суугаад хоол иддэг л ах. Тэгээ идчихэд юу яадаг л ахaltaа айгуул нэг вайн ухуу гэлтэй. Тэгэл нэг вайн хоёр вайн болоо. Тэгэл нэг вайн хоёр вайн болол жоохон халж малал. Тэгэл жоохон кост согтож могтол тэгжэл өнгөрч байгаа хта. Яг хоо дийлийнх нь тийм байгаа. Гэтэ хөвчлэн лагер дээр манай тачим маш тийгээд. Лагер хөвчж байгаа юм шүү. Тийм лагер. Лагер дээр чинь тэгээд гоё VIP. Шууд удаг чиг манай. Нөгөө VIP хөгжим тэнд чинь айтайгаа явчин тий. Найс нөхдийн хүрээл үүсчин. Яг хөгжим явах. Яах гэдэг яг хөгжим явах уу? Таяр өөр юм бодоод байгаа юм уу? Би л ингээ гоё нэг орчныг бодоод байгаа. Одоо нөгөө дэгийн хичээс болоод лагер гэнгүүт шууд юм боддог болчихлоо. Ил гал дээр ил галын дэргэд лагер чинь нэг жоохон асалтай газар болсон шүү дээ. За би буруу ойлгочихсон. Гэхдээ одоо ингээл болцоо гэхээр манад ингээл яг л нэг ингээд маршрутраа явдаг шүү дээ. Хоол идэл, кино үзэл, тэгэл оройн жоохон нэг газар сууж байгаа ингээл. Тэгэл хоёроор болохоор яг яаж болцоол гой санагдчих. Яг зөв. Наач өстой гоё. За одоо бодъё л та би юу хийвэл гоё вэ? За миний хувьд болохоор улиг болсон
болцоо бол биш. Улиг болсон гэдэг маань ерөөхдөө кино, жүжиг, Машин тэгээд суудлага. хоол идэх машин тэргээр ингэ. За жоохон одоо сүүлийн үед ч нөгөө экстрем айгүй хөөрхөн нөгөө юмнууд үйл ажиллагаанууд явдаг болсон шүү дээ. Шүхрээр буух. Тэгээл өөр яадын нөгөө нэстэгтэйгэн сууж үздэг ч юм уу. За тиймэрхүү хийж үзээгүй юмыг маань бас хамт хийлцүүл бас их сонирхолтой мартагдахааргүй болцоо болох байх л гэж бодож байна. За тэгэхээр Яа надруу. За би хэлэх юм уу? Би яг би асуусан чинь тэгээд чамруулаар тийм мөрөөдөж байгаа зүйл байна л да. Хамт шивээс хэлмээр байна. Тийм. Тэгснэхдээ мөрөөдөл биш байж болох асуудал юм биш. Харин би болцооны бас нэг юм өөр хөлбөр л да. Тийм шивээс хэлмээр байна. Гэтэ хос бол биш үстэй. Хос шивээс бол. Хос шивээс бол юу ч тэний юм шиг. Өөрийнх нь дуртай юмыг хийлгээ. Би ч гэсэн өөрийнх нь дуртай юмыг хийлгэх байхгүй. Гэтэ тэр шивээсийг дараа нь ханаал нөгөө юу бүтлгөө юугаа бодоод байгаа юм шүү. заавал бүтлэг болох гэдэг. Уусаа батаранд хийцээж гайгүй байхгүй. Ямар ч Яг хурдан батаранд нь хийсэн одоо яг хүмүүний ол хамт очиод гоё шивээс ивэл бас сонирхолтой. Яг гэхдээ янз янзын байдлаар одоо жишээлбэл бид хоёр нэг юм 21 аймагаар аялж үзээгөө. Ячаал баруун бүсийн ч юм уу зүүн бүсийг хувааж авч байгаа ч юм уу. Нэг жилдээ нэг ганц хоёр аялдаг ч юм уу. За би нэг жоохон нэг юм юу нэг газараа тогтож ерөөсөө байдгүй. Гой сайхан зөвлөр ингээл түрүүн би нэг хэлсэн шүү дээ камер эхлэх байхад хаалга хаалтайх юм бол дараачийн хаалга нь онгоолгоол ингээл явчихна. Хүлээгээд авах шаардлага байхгүй. Тэгээ манай он болохоор ингээд нэг юм 50 ингээд өв сургаж байгаа, шувуу дуурж байгаа гэж юм таашаадаг. Би болохоор ингээд гэс ингэ явчихдаг. Тэгээ ингээд нэг юм эсрэг тий. Тэр нь бас жоохон. Тэгээ эсрэг хоёр хүн хоорондоо яг арга билэг шиг гоё нийлт юм шүү. За болцооны яриа маань ерөнхийдөө бол ингээд нэг тийм ад жаргалын төгсгөл рүү яваад очих шиг боллоо. За болцоон дээр ихэвчлэн өсвөр насныхан маань ер нь бол их энгийн болцдог болсон л тийм. Заавал үгүй бол үгүй тийм. За бидний насных нь бол одоо янз янз зарал болцож байна. Одоо хосоо олоогүй маш олон залуучууд бол байгаа. Энэ дэр гэхдээ бид гурав нэг тийм лаг зөвлөгөө өгдөг хүмүүс бол биш. Зүгээр алдаанууд л иймэрхүү байдаг шүү гэж хэлсэн шүү. Тэгтээ талаас нь ярьсан тийм. Эмгүү алдаанууд бити гаргаарай гэсэн зөвлөгөө. Тэгэхээр өргөжлүүлээ мэдээлэл өгье тийм. За тэгээ. За Майкл Жордан маань одоо бас нэг хар залуу ярих гэдэг нь. Хар залуу дөрөв. Майкл Жордан маань болохоор Black Superman-ы одоо цувралыг өөрөө найруулад, өөрөө продюсерлаад, өөрөө бас тоглох гээд хийж байгаа юм байна. Тэгээд тэр нь бол яг HBO-с болохоор яг баттай мэдээлэл өгөөгүй. Гэхдээ энэ шоу бол нэлээд дэгдсэн. Ерөнхийдөө тодорхой болсон байгаа юм байлээ. Тэгээд одоо мундаг Майкл Жордангоо бас нэг дүрээр бас хэдүүлээ харах юм боломжтой болж байгаа юм байна. Тэгээд Space Jam-ыг л үзэл би Jordan ерөөсө жүжиглэж чадахгүй гэдгийг мэдсэн. Тийм үү. Тэгэхээр тэр одоо Superman гэж төсөөлөхөр надад л аа юм тийм. Нэг тийм жоохон эв хавгүй ч юм шиг сэтгэл төрж байна. Тэгээд Америкууд юм чи хийчихэл байх л та. Хийчин л дээ тий. Одоо сайжрал хэлгүй дээ. Хоёр ер нь одоо Marvel-ийн баатрууд ч гэдэг юм уу тий. Алинд нь илүү дуртай бай. Би DC дуртай. За. DC-гийн одоо жишээлбэл Watchmen-ийн дүрүүдэд Watchmen-ийнх нь болохоор ер нь бодит амьдрал дээрээс гарч ирсэн нэг тийм дүрүүд байхгүй. Бодит биш юм аа. Одоо яг нийгмээсээ гарч ирсэн супер хүч ер нь бол нэг шаардлагагүй тийм дүрүүд байдаг байхгүй. Тэгхийн гол нэг Marvel-ийнх ч нь болохоор нэг тийм од гарих хэрстэй давхар ертөнц мөртөнцөг явчихдаг байхгүй. Чи Би бол ер нь Batman дуртай. Тэгэхээр DC-гийнх юм. Тийм DC-гийнх. Гэхдээ яг супер хүч гэх юм бол би нөгөө шилжигч байвал амар гой санагдаад байдаа. Шилжигч. Шууд бодоод тэр газар очичдаг. Jumper гэдэг чинь. Тийм. Би Harley Quinn дуртай. Солиот. Bad girl. Нэр адилхан ч юу. Бос яг нэг жүжигчэнд нь аяг дуртай аахгүй юу? Margot Robbie гэдэг. Гоё Тэндээч тэндээч л ерөөсөө. Би яг энэ хэсэгт нэрээ яг үзүүлчихээ заяа. Margot Robbie-тай адилхан 3 жүжигчин байдаг шүү дээ. Тийм үү. Margot Robbie өөрөө байгаа. За бүр 2000-ад оны бас нэг жүжигчин байгаа. За шинэ нэг залуу жүжигчин байгаа. Дахиад нэг бас нэг жүжигчин байгаа. Ерөнхийдөө нэг юм Margot Robbie-тай төстөө дахиад 3 жүжигчин байгаа. Би яг одоо ингээд зургаар нэвлүүлээд та нарт ингээд харуулъя. За. Яг нь Margot Robbie вэ? Яг Би ашгүй тань л да. Тэр адилхан байгаа сте. Адилхан байна. Төстөө гоц. адилхан байна. Нэг ийм том ам ийм. Тэгэл Margot Robbie бол хамгийн үзэсгэлэнтэй байна. Би Harley Quinn-ийн дүрийг тавьчихсан шүү дээ. Яг ч үнж бэ юм аа. Төстэй ч юм бэ нэр ингэ хэлсэн чинь тий. Би сайжин уу. Гүнээр үзсэн юм. Нэг ямар хөөрөг жиндал гэж бодохоор шүү дээ.
За тэгээ миний дараагийн мэдээлэл болохоор жоохон харамсалтай, жоохон хартлаа мэдээлэл байна л да. Гэхдээ бас нөгөө үзэж байгаа одоо өсвөр насны хүүхдүүдэд маань бас анхааруулах үднээс. За TikTok байгаа шүү дээ тий. TikTok дээр болохоор нэг челленж явагдсан байна л да. Одоо амьсгаагаа ингээд хин хамгийн удаан төгчих вэ гэд. Тэгээд та нар баг бахта бас тэгдэгээс нь 10 чэйжэн дээр дардаг уу? Чэйжэн дээр нь дардаг. Босод сууж агаад амьсгаагаа ингээд төгжээд тэг хин хамгийн удаан төгжсөн ялж малдаг. Манай 10 жил байхад бас яг тэгдэгээс аахгүй. Тэгээ нэг хоёр охин чухаан алдаж малтаж унжсэн юм түүхтэй. Тэгсэн чинь сая 12 настай хүү гэртээ байж байгаа ухаангүй олдоод тэгээд цагдаа дуудаад ингээд одоо хэргийн талаар ингээд шинжилж үзсэн чинь TikTok-ийн тэр челленжийг дааж хийснээс болоод одоо харамсалтайгаар нас орсон тийм байна тий. Тохиолдол гарсан байна. Тэгээд өмнө нь одоо энэ зөвхөн анх удаа гарч байгаа бас хэрэг биш. Түрүү жил бас 12 настай, 14 настай, 16 настай гэдээ бас яг энэ челленжийг дааж хийж байгаа бас харамсалтайгаар нас барсан юм хүүхдүүд бас гарсан юм байна. Тэгэхээр бас энэ TikTok чинь ингээд нэлийн хүчээ аваад тий ялангуяа нөгөө өсвөр насны хүүхдүүд маань их хэрэгэлдэг штеп. Тэгэхээр бас яг нөгөө хийх челленж байна, хийхгүй челленж байна. Бас тэрийг эцэг эхчүүд нь ч гэсэн бас хүүхдүүдийнхаа ямархуу зүйлд одоо дэмжихээс гадна зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Тийм. Ямархуу зүйл бас хийгээд ин гэдэг нь бас анхаарах хэрэгтэй юм байлээ гэдэг талаас нь бас харуулах гад энэ мэдээллийг бас үзэгчдэд хүргье. За. Жүжигчин Майкл Би Жордан Black Superman цувралыг өөрөө боловсруулж, өөрөө гол дүртэнд тоглож магадгүй ажээ. Энэ оны ихэр Warner Bros, JJ Abrams болон Ta-Nehisi Coates-с Superman-ийн шинэ кино гарах тухай мэдээлэлж байсан. Гисэн хэдий ч Henry Cavill улаан нумраг өмсөхгүй. Учир нь төслийн гол дүртэй адил өнгөт арьстай баатрыг олох хэрэгтэй гэсэн мэдээлэл байсан төдийгүй одоогоор нэг ч сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа. Тэгвэл магадгүй Jordan HBO Max-ийн тухайн төслийг өөрөө боловсруулж мөн өөрөө Black Superman-ийн дүрд тоглож магадгүй гэсэн таамаглал дэвшээд байгаа ажээ. Jordan болон түүний production болох Outliers Society компаниас Black Superman цувралыг Америкийн стриминг платформоор дамжуулж гаргахаар мөн цувралын Vsauce гэх дүр дээр түлхүү анхаарал хандуулж ажиллахаар болсноо хэлжээ. Комикс дээр бол эцэг эхээ цааслуулсны дараагаар Batman киноны өөр хувилбар болох Earth 2 руу зугтаж, удалгүй гайхамшигыг олж илрүүлж, өөрийн Red Tornado хүчийг хэрхэн ашиглахыг сурч, Superman-ийн улаан нөмрөгөө авдаг тухай гардаг. За тэгээд цувралыг аль ч кино компаниас хизээ гаргах талаар ямар нэгэн тов одоогоор өгөгдөөгүй байгаа юм а. Настай хүү TikTok-ийн нэгэн аюултай челленжийг туршиж байгаад нас барсан харамсалтай хэрэг гаржээ. Оклахома хотын Бетаны нэртэй орон сууцнд нэгэн хүү ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэсэн дуудлагыг цагдаа нар аван очсон бөгөөд хүү хүзүүндээ шүрмэсний тэмдэгтэй байсныг тэд олж мэджээ. Нэр нь тодорхойгүй байсан хүүг Оклахомагийн их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хүргэж өгсөн боловч маргааш нь тэр харамсалтайгаар нас барсан байна. Харин гэр бүлийнхэн нь түүнийг амиа орлох ямар нэгэн үйлдэл хийгээгүй. TikTok дээр гарч ирсэн Blackout Challenge нэртэй челленжийг туршиж үзэж байсан гэж хэлжээ. Энэ челленж нь санаатаагаар хүмүүс өөрсдийгөө ухаан алдах хүртэл хоолоогоо боох буюу боомлох юм байна. Эмчнэр энэхүү челленжийг туршиж үзэх нь үхлийн аюултай төдийгүй үүнээс болж унаж татдаг болох бас тархины гэмтэлтэй болох өндөр эрсдэлийг анхааруулж байжээ. Харамсалтай нь энэ хүн челленжээс болж нас барсан анхны хүү биш бөгөөд өнгөрсөн 12 болон 14 настай хоёр ч хүүхэд энэ челленжийг туршиж үзэж байгаад нас барсан байна. Зөвхөн энэ челленж гэлтгүй өсвөр насны хүүхдүүд тоглоом шоглоомоор бие бинийгээ ухаан алдуулж хоолойг нь боох тохиолдлууд байдаг учраас та бүхэн хүүхдүүддээ дахин анхааруулж хэлхийг хүсье. За саний мэдээлэл дээр жоохон хачирламаар л байна л да. TikTok яг өндөө бол нэг өгсөн шигээ бас маш олон сөрөг үр дагаврыг бас авчирч байгаа. Одоо жишээлбэл нэг юм бэлгийн одоо шинж чанартай видео контентууд их гарч байгаа шүү дээ. Одоо нэг мөксөө таазаа хөдөлгөх тий. Дээж шүү. Саях дээж шүү. Таазаа хөдөлгөх ч юм уу иймэрхүү байдлаас нөө бичлэг нь алдагдаад өөрөө зориулсан бичлэгүүд ерөөхдөө алдсан тохиолдол байдаг. Тэгээ энээс болоод ичээд нэг одоо амиа хорлох гэж оролцсон тохиолдлууд
Одоо олон нийтэд одоо юу яа энэ нэг юм ад үзэгдэхтэй. Ер нь ад үзэгдэх гэдэг чинь бидний үед бол нэг асуудал юм шиг байсан. Яг бодоодсэн чинь бас бид нар бас нэлээд дарамтанд байсан юм шиг санагдаад байна. Одоо ч гэсэн гэхдээ бүр илүү нэг хүрээлэн илүү томорцсон. Хуучин бол нэг анги дотроо л асуудлаа шийдчихдэг. Одоо болохоор ингээд шууд ингээд сошиалор гэдэг нэг юм дэлхийд даяар өөрийнх нь мэдээллийг цацсаж байгаа болохоор маш эрсдэлтэй. Бидрэх чинь жоохон бах чинь хай таавал идэгсэн шүү хэрэг. Тэгээл хідэн зураг хийдэг. Тэгээл комент бичдэг л ажилтай яг уу. Айхтар тийм сошиал юм бас нэг айхтар өгч өгөөсөн. Тэгээ яг бид эдийг 10 жилдээ хайлгаа намайг 10 жилдээ хахад бол яг дөнгөж Facebook үсчихсэн. Тэгээ нөө Facebook-ыг ашиглаж чадахгүй нэг хэцүү юм байна. Хай таваа ашиглаж сурцсан. Тэгээл нөө Facebook чинь аяг хэцүү юм байл л ч тэгээд хийжсэн. Одоо олсон юм бол тэгэл бүх юм нээлттэй шүү дээ тийм. Тэгэхээр ерөөхдөө үг үйлдэл ерөөхдөө сайн хямжил авахгүй бол ерөөхдөө аюултай болсон. Сошиалын дарамт одоо ер нь Монголд бас амар ирчээ аваад байгаа тийм. Сүүлийн үед бас одоо хэд хэдэн бас урлагийн хүмүүсээ тийм нэг хийсэн алдаан дээр нь бүгд ингээд төрөх гэдэг ч юм уу. Манад ер нь уг нь бол нэг 2-3 жилийн өмнөөс байгаагүй штэ. Азийн ихэвчлэн одоо нөгөө солонгос телевизээр айгу алдартай. Жүжигчтэн ч юм уу те дуучтан ямар нэгэн алдаа гарангууд ерөөсөө улсаараа ард нэмэгдсэн тэр чигтээ бүх нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа байгууллагууд нь одоо 2-3 жил 5 жилийн урт хугацааны гэрээ хийсэн байгууллагууд нь хүртэл шууд цуцлаад тэгэл нөгөө байр машин бүх юмнуудыг аваад ерөөсөө тэр хүний газар дор ортол ингээд бүр байхгүй болгодог. Тэгээ тэрнээс болоод бас нөгөө айгүй олон хүмүүс амиа хорлоо. Тэмдгүү тохиолдолд гарч ирсэн. Тэр нь яг одоо манай Монгол руу яг дөнгөж орж ирээд ингээ 2 экспортлогдоод орж яваад яг ингээд идэвхтэй болж эхэлж байгаа. Гэтэ хэдүүлээ заавал тийм болох албагүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө сошиал дарамтч гэдэг юм уу хүнийг яг нөгөө харж хажууд нь байж хамт амьдрч үзээгүй мэдээгүй ээжж хин нэг одоо шүүмжлэх, гутаанд оромжлох, хил амаар оромжлох ч гэдэг юм уу тийм хөө бас байдлаа зогсоовол зүгээр шүү гэж бас хүмүүстэй гоё уриалмаар тийм. Бас нэг профайл picture-ийн доор нэг янз янзын юунууд өгдөө штэ. Simple тавьдээ штэ. Одоо жишээлбэл нөв наадам одоо хүн бай, зүг хүн баймаа гэх. Энэ дэр бас нэг одоо юу гэмдэ улс төрийг урлагийнхнаас холдуулъя гэсэн ураа гарцсан байсан. Би тэрийг ер нь бол нэлээд дэмжиж байгаа. Яа гэх юм бол нэг улс төрчөө яг үндэл яг ярихад жоохон хүнд сэдв штэ. Хүн болгоны иш шиг хүндэлж байгаа болохоор ярихад жоохон хэцүү. Яг урлаг соёлынхан болохоор яг харахгүй яг энэ коронавигийн үеэс ч юм уу уул нь өөрийнхөө өсөл мөрөдлөн ч юм уу те давтагддаг ч юм уу энэ байдлаараа нэг улс төр орчдөг. Тэгэд энийг ингээд өөрийнхоороо илэрхийлсэнийг гэдэг нэг юм бойкот хийдэг те бариад авчдаг. Одоо саний нэг сонгуулийн үеэр гарлаа шүү дээ. Наадмын дараа ч гэсэн бас нэлээд өөрчлөсөн. Одоо ч гэсэн ер нь бол нэг юм давлгаалахад бэлэн байгаад байна шүү дээ. Би бас нэг мэдээллийн чанартай юм хэлмээр байна. Би чинь айл 10 жилийн өмнө янз янзын юм яриа суучдаг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Эхлээ ганцаараа яж хаад хоёулагаас гуруулаа болоод ингээл тэгээ шоу моо болоод ч юм уу тийм. Тэгсэн чинь би бодлоо л доо. Миний хамгийн сайн хийж чаддаг. Одоо хүнд нэг л хийж чаддаг нэг юм байдаг шүү дээ. Одоо жишээлбэл дархан хүн бол дархнаа хийн, зураач бол зураг зурна. Одоо жолооч бол жолоочоо хийн, тэг би англих бол би англих гэдэг ч юм уу тийм. Жог ингээд задарчлаа. Тэгсэн чинь миний хамгийн хийж чаддаг юм гэсэн чинь би ер нь бол мэдээллийг нэг юм түгээхтэй жоохон дуртай юм шиг байгаа. Дуртаагаас гадна одоо өөрийгөө чаддаг гэдэгтэй одооноос хичээл байна л да. Энэ олон жилийн дараа. Энэ олон жилийн дараа. Тэгээ би эхэндээ болохоор санаа зовдөг гэсэн. За энэ их алдартай хүмүүсийг ингэж ярих нь зөв юм болоо буруу юм болоо гэдэг. Тэгэнгუут л ингээд өөрийнхоороо ингээд тайлбарлаад ярингуут хүмүүст их таалагддаг. Тэрийгээ би ер нь бол олж мэдлээ л дээ. Тэгэхээр Channel 11 телевиз дээр 7 хоногийн нэг өдөрт ч юм уу те 7 хоногийн сүүл хавьц ч юм уу тэр 7 хоногт болсон миний одоо олж мэдсэн сонирхолтой мэдээллүүдийг ер нь гэгээлэг талаас нь те олж ирсэн мэдээллүүдийг хүргэдэм үү гэж бодоод байна л да. Хаан чинь сууж байгаа ч юм уу зогсож байгаа ч юм уу те. Нээлттэй шүү дээ. Өстой нээлттэй. Харин энэ дээр бол манайх амар нээлттэй. Тийм. Тэгэд бас энэ дэр бас нэмж хэлмээр зүйл байгаа нь юу гэхээр фрилансер бүр чөлөөтөөр ямар нэгэн одоо төсөл санаа те нэвтрүүлэг кино одоо юу гэдэг танд одоо бид нартай хамтарч ажиллахаар сонирхолтой юу байна? Тийм байх юм бол нээлттэй бид нартай шууд харилцаж болно. Бид гурван айл нэгэнчээж болно. Эсвэл манай телевиз дээр ирээд манай телевизтэй холбоотой ажиллаж байгаа хүмүүстэй уулзаад одоо дээд одоо тушаалын ямар хүн гэдэг тийм захиралтай ч гэдэг юм те. Очоод уулзаад та өөрийнхөө санааг хэрэгжүүлэх боломжтой шүү. Дэмжигдэх юм бол те. Дэмжигдэхээргүй арай л их ажиллагаатай ч юм уу арай л тийм гүн үнцээ
арай нэг тийм 2 3 жилийн юутэй төсөв мөсөвтэй ч юм уу төлөвлөгөөтэй ч юм уу тийм байх юм бол жоохон ярилцах бах. Маш хийхэд хялбар байх юм бол Ихэд хэлбэр гоё хөнгөн те гоё орчин үеийн тийм бас шинэлэг санаатай байвал те. ер нь бол залуусд бол маш нээлттэй хань тийм. Окей, дэмжиж шүү отго. Ийм байна шүү. За тэгэхээр Lotus тэр өнөөдрийн дугаар маань хүрж байгаа. За Lotus coffee shop, coffee cafe л гэж байгаа хэрэгтэй тийм. Одоо энэ үйлчлэгээний заалмалыг та бүхэн харж байгаах. За тэгээд хүсвэл хүлээж авахдаа та бүхэн интернет ашиглаж болно. За тэгээд пен сонсч болж байна. За энд бол болзож болж байна. Төгөлдөр уур тоолж бас болчихлоо тийм тий. За менюг нь та бүхэн түр харсан бах маш олон төрлийн сонголтуудтай. За тэгээд ийм гоё өглөөний ийм цай гардаг газар ер нь бол маш цөөхөн нэг ийм сэндвич хэлээд шүү дээ. Тийм. Тэгээд энэ болохоор нэлээд гоё сонголттой. Хамгийн нэг давуу тал нь хөрвүүлдэг юм шүү нэ тий. Тийм байна. Гадныхан бас хөрвүүлдэг юм шүү байна. Зөөгч нь бас амар мундаг англи хэлтэй байна. Нэг давуу тал нь гэх юм бол маш эрт нэгддэг. Тийм. Энэ нь болохоор өглөө 6 цаг. Ер нь баг 8 өнгөрөөгөл хайхад ер нь олддог шүү дээ. Тэгэхэд чинь 6 цагт гэдэг чинь вау бидтэй. Энэ хүмүүс чинь баг 4-т ирж баг бэлддэг юм хаашаа тий. Орой 8-д мундаг ханчуулсан байна. Мундаг тий. Тэгээд ирээдүйн бас нэлээд олон зорилгууд баг шиг байлаа. Тэр зорилгот нь бас амжилт хүсье. Зогсохын дурдах юм бол зуулчны гудамжт ерөнхийдөө бол одоо зуулчдыг ер нь бол их авах зорилготой юм байлаа. Тэгэхээр та бүхэн бас өглөө эрт онгоодог кафег зуулчдаа санал болгох юм бол энэ Lotus кафег бас санал болгоорой гэж хэлмээр байна. За тэг өнөөдрийн дугаар маань бас маш гоё газар дээрээс гоё сонирхолтой мэдээллүүдээр хөрхөн хоёртойгоо сайхан өглөөг эхлүүллээ. Тэгээд хүмүүсээ бас хандж эхлээд өнөөдөр нь шүү дээ дэлхийн бүр ингээд бүр хамгийн сайн өдөр гэсэн. Тийм үү. Сайн гэдэг нь lucky өдөр юм уу? Амар сайн өдөр заяа. Гэтэ өглөө болгоныг тэгж бодож байгаарэ гэсэн. Би ямар өдөр юм болоо гэж бодсноо. Өглөө хасаад бүх хүмүүстэй гоё ингээ зөвлөгөө өгөхөтэй өглөө хасаад өнөөдөр бол бүр хамгийн азтай хамгийн сайн өдөр гэж өөртөө бодож байгаарэ. Тэгээд тэр бодол чинь таныг бас гоё эерэг хүмүүстэй уулзруулна, ажил төрлийг чинь гоё бүтэмжтэй байлгана тий. Өглөөс ирээл гоё бодлоор эхлэх юм бол та тэр өдөр маш гоё болно. Тэгээд бид гурийн бас өглөөний мэд гээд гоё эерэг гээлийн контролыг маань бас үзэж байгаарай, дэмжиж байгаарай гэж хэлмээрээ. Өглөөг эрт хүчтэй ухахын тулд өмнөх өдөр нь та бүхэн сайхан унтаж амарсан байх ёстой. Ядаж та 8 цаг унтаж амарсан байх хэрэгтэй. Тэгвэл та өглөөг эрт хүчтэй энерги дөрвөөр ухах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Сайхан амраарай.